За сайн залуусаа юу цахан өдөр мэдрэг. За өдөр бол 6-ны өдөр 4-р өдөр болж байна. Бидний нэг 10 март хоног болж байгаа юм болов уу гэж тооцоод байна. За ерөнхийдөө бол USD yen дээр daily time frame за minor бол downtrend selling zone impulse бол явах боломжтой. Үнэтэй хөдөлгөөн Trace төлөвийн Fibonacci-гийн 23 levelтэй initial bounce-тай impulse хөдөлгөөн доошоо бол энэ 143 208-ыг зорж явах бүрэн боломжтой гэдэг нөхцөл байдал үүссэн байгаа. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zoneтэй Trace төлөвлөмтэй Fibonacci-гийн 61.852-ийн хооронд таагдсан. Бараг л 61.8 гэж ойлгож болно. Доошоо бол 147 120 унж байгаа байдалтай нөхцөл байдал үүссэн. Одоо 30 минутын дээр бол өчтөр би яг энийг ярьжсэн байхаа гэж бодож байна. Хэрвээ ярьжсэн бах энэ шал өөр хүний Facebook хүрсэн байна. За энэ дээр ингээд Ёроолыг эвдээд үндсэн хөдөлгөөн маань downtrend selling zoneтой болоод Trace тавьчраад impulse явсан. Өчтөр харамсалтай нь бол энд 9.15-д нэг мэдээ гарсан. За бид нар 9 цаг 15 минутын үед өчтөр ерөөхдөө ямар мэдээтэй тулгарсан бэ гэхлээр USD-гийн non-farm employment change мэдээтэй тулгарсан. За тэгээ энэ дээр бол хөдөлгөөн бага зэрэг өсөлтийг үзүүлээд буцаад доош орж ирсэн байгаа. За одоогийн байдлаар би нэг арилжаа нээлттэй байлгаж байгаа. Ерөөхдөө sale арилжаа байгаа тэр маань тэгээд тэрний маань үр дүн хараахан гараагүй байна. Тэгээ USD-ийн дээр бол энэ арилжаагаар барьдаа гэсэн сонирхолтой байгаа. Тэгээ цаашаа явах хөдөлгөөнөр гэх юм бол ерөөхдөө эндээс байгаад байгаа энэ sale volume хэрвээ барьж чадчих юм бол хөдөлгөөн доошоо бол энэ үртэл унах боломжтой гэж харж байгаа. Окей. За нэг иймэрхүү байдалтай USD yen, Euro USD-ийн хувьд бол Euro USD бууж ирэхгүй байна. Ерөөхдөө яг хав бууж ирэх цаг нь болцсон. Daily-гийн хөдөлгөөн Daily-гийн uptrend buying zone-той Trace төлөвлөгөө 88.6 дээр ирсэн impulse явж байгаа байдалтай. Үнэтэй хөдөлгөөн маань за ерөөхдөө л энд орой үүсэх гэж чадаагүй, энд Euro үүсэх гэж чадаагүй. Тэгэхээр энэ хөдөлгөөн маань бол одоо яалтчгүй бууж ирэх ёстой болчоод байна. За энэ хөдөлгөөн бууж ирээд үнэтэй хөдөлгөөн маань ерөөхдөө энэ бол хэрэггүй болцсон л доо одоо. Энэ дээр л ирэх боломжтой гэж үзээд байгаа. За энэ дээр ирээд хөдөлгөөн маань дээшээ өсөх болсон тохиолдолд одоо энд байгаа хөдөлгөөн доошоо break хийж орж ирээд энэ дээр орж ирээд дээшээ өсөх болсон тохиолдолд ерөөхдөө хөдөлгөөн маань энэ хавцаар хүрээд хөдөлгөөн маань Trace төлөвлөгөөний авчираад дээшээ impulse явах боломжтой юм хөдөлгөөн байгаа. За ягаад энэ ер нь impulse явах ёстой юм гэдэг тал дээр бол daily time frame угаасаа down sell majorтай байгаа гэж хэлж болно. За down sell-ийн major. За энэ down sell-ийн major-ыг бас ер нь ингээд харчвал зүгээр. За ер нь бол эндээс ингээд за buy majorтай байсан. Ёроол бол энд үүссэн юм байна. За ёроол энд үүсээд за энийг нэг шалгая. Энэ Euro USD-ийн major ямар хуу байдалтай явах ёстой болоод ингэж байгаа байлаа. За эндээс ингэсэн ап орж ирсэн, ингээд даунсан, энд ёроол нь байсан. Ёроолыг баг тэнд ивдээд энд доош нь ивдэнгүүтлээ буцаад энд оройг дээш нь ивдэж орж ирсэн хөдөлгөөн болж таарах гэдэг шүү тийм үү. За орой байсан. Ингээд impulse явах гэж оролдсон. Ингээд impulse явах гэж оролдоод failдээд impulse явах гэж оролдож failсээр доош reverse хийсэн. Буцаад дээшээ reverse хийхдээ бол энд reverse хийсэн. За дээшээ reverse хийсэн хөдөлгөөн үүссэн, impulse явснаас хойш бол энэ оройг үүсгээд буцаад доошоо бол энэ ёроолыг ивдээд ёроол ивдснээсээ хойш оноо хөдөлгөөн бол яг гоо энд ёроол ивдээд энд trace авчрах гэж оролцсон л байна л да. Энэ trace төлөв нь амжилтгүй болоод тэгээд энэ ёроол ерөөдөө нэг ийшээл чиглэлтэй энд ёроолоо үүсгээд ийшээ trace төлөвлөгөөнийг хийгээд trace төлөвлөгөөний энд дуусаад impulse ийшээ явсан. Энэ орой бол эвдрээгүй юм хөдөлгөөн байгаа юм. За тэгээд ёроол энд үүсээд дахиад trace тийшээ ирээд impulse явах гэж оролдож байгаа ийм л нөхцөл байдал байгаа юм байна шүү дээ. Ер нь бол. За тэгээд major-ийн хувьд бол ерөөдөө down sell-тэй за би энэ дэс ингээ харахаар ингээ down, ингээ trace, ингээ down, ингээ trace-тэй ингээ down явах хэрэгтэй хөдөлгөөн байгаад байгаа. Ууг нь бол за ингээ down явна гэх юм бол мэдээж ингээ down явах байсан бол ийм хэмжээний buying volume оруулах ямар шаардлага байхгүй. Тийм учраас хөдөлгөөн бол ингээ шууд down явах нь бол боломжгүй юм байна гэдгийг харуулад minor нь хэдий downтай байсан боловч энд upтай болгоод trace-д нь ийм доор ирсэн боловч impulse нь ийм хол яваад одоо энэ дээр эснийг бол маш гоё хүчтэй sale орж ирнэ. Ийшээ эсвэл ийшээ чиглэлтэй sale орж ирэх боломжтой. Тэгцснийхаа дараагаар хөдөлгөөн бол дээшээ баядагдах уу эсвэл доошоо нэг мөсөн реверс хийх үү гэдэг төвшнөө харуулна. Тэгэхээр Euro USD-ийн хувьд бол надад яалтчгүй Trace төлөвлөгөө заавал хэрэгтэй байна. За 4 цагийн хувьд бол 4 цагийн Trace төлөвлөгөө ч гэсэн ирээгүй ийм нөхцөл үүссэн.
400 бол up trend buying zone-той хэвээр байгаа. Trace-ийн төлөвлөгөө хүлээгдэж байгаа байр суурьтай. Надад эндээс ингэж break хийж орж ирээд ийшээ унах хөдөлгөөнүүд. За эндээс break хийжүүл ийшээ унах хөдөлгөөн бас хүлээгдэж байгаа байр суурьтай байгаад байгаа. За minor swing high, minor swing low-ыг харж байна. Бид нар daily-гийн одоо үндсэн minor swing low бол энэ дээр биш. Одоо бол энэ дээр ирсэн байгаа. Swing high нь бол одоо үүсэх гээд байгаа байдалтай. Ийм нөхцөлөд үүссэн доошоо бол break хийлээхэд ийшээ явна гэж би ярьж байгаа. За тэгээ эндээс ийшээ break хийгээд эндээс ийшээ ороод ирсэн тохиолдолд шууд ийшээ ингээд reverse-ийн төвшинлүү дайрах хүчтэй хөдөлгөөнийг үүсгэх боломжтой болж орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр хөдөлгөөнүүд хэрвээ хийгдэж орж ирэх юм бол за энийг ингээд цаг дээрээс бол алгуулгацсан дээр юм шиг байна. За эдгээр хөдөлгөөнүүд хийгдэж орж ирэх юм бол би юм бол маш том сэлүүдийг хараад байгаа. За тэгэхээр эндээс одоо хараад байгаа сэл маань бол ерөөхдөө нэлийн дээшилж орж ирнэ гэсэн үг. Ийшээ ингээд. За тэгээ эдрийг арилгах чи хэдэн минут 6 минут цаг ялцуулна. За тэгээд дээшээ болохоор энэ орой ингэж үүсээд энэ ёроол үүсчдэггүй, энэ орой үүсээд энэ ёроол үүсчдэггүй, энэ орой үүсээд энд ёроол болохоор үүсэж чадсан байна тийм үү. За ёроол үүссэн байна. Ийшээ орой үүсээд за тэртээ доор бол ёроол үүсээд тэгээд орой үүссэн. Одоо би бол энэ ёроолыг ийшээ эвдэж орж ирээд trace-д үүсгээд үндсэн хөдөлгөөн маань цаашаа импульс хөдөлгөөнийг хийгээсэй л гэж хүлээж ийн гэсэн үг. За эндээс бол ерөнхий хөдөлгөөн тэгээд импульс хөдөлгөөнийг хийгээр болсон тохиолдолд ийшээ гэсэн дараалтаагаар очих хэрэгтэй байгаа. За энэ дарааллын уналтууд дээр бол би угаасаа яг л нэг л сэлийг барина. За нэг сэлээ барьчаад scale хийгээд явах уугүй юу? Тэ дээш нь өсгөөд явах уугүй юу? Оролтоо гэдгээ шийдээд явна. Ийшээ нэг юм сэл харнаа л гэсэн үг. Окей. За ийм нөхцөл харагдаж байна. Ер нь бол өнөөдөр яг оролт гарч иж магадгүй харагдаад байна. За би энэ доогуур хараад байгаа шилтгаан нь бол ерөөхдөө энэ юу байгаа таа шүү. Камерныхаа доогуур нь харж байх бол би дэлгэцэн хаагаад тавьчихсан юм байна. За 30 минутын reverse бол энд хийгдээд trace авчираад доошоо бол daily time frame-ийн break-ийг хийгдээд үндсэн хөдөлгөөн маань доошоо унах боломжийг үүсгээд явах боломжтой. За энд ийм reverse-тэй, энд ийм reverse-тэй хөдөлгөөн. За тэр доор бол reverse маань байдгаараа байж байгаа. Ийм хөдөлгөөн байна. За нэг иймэрхүү евро USD байна. Nasdaq 100-гийн хувьд бол яг л барьж байгаа step барьж байгаа өчтөр юу гэж тайлбарсан яг тэрийг л барьж байгаа. Ер нь бол daily бол угаасаа дээшээ break-ийг хийж өсөж болно. Эсвэл яах нь доошоо шууд уналтыг гүйцэтгэж болно гэсэн хоёрхан төрлийн магадaltaй байгаа. Гэхдээ daily-гийн break-ийг дуусаагүй байгаа. Тийм учраас тэр break-ийг дуусхийг нь хүлээх ёстой. Нэгдүгürt хоёрдугаарт нь гэх юм бол ерөнхий хөдөлгөөн daily-гийн resist-тэй тулаагүй байгаа. За resist-тэй дуусах ёстой. Resist-ээр тулаад reverse хийгээд орж иж чадсан тохиолдолд sell, чадахгүй тохиолдолд buy гэсэн хоёрхан төрлийн нөхцөлөд хүлээгдэж байгаа. За ийм байна. Энэ бол өнөөдрийн USD yen, Euro USD, Nasdaq нарын анализ байла. Баярлалаа. Баяртай.